Hi guys, юу яцгаана да? Кор ер нь хамт тоглоог бол ер нь бап амьдрал биш шүү манайхаа. Ер нь кортой нэг туслаж амьдралаа хадаад хэрэггүй. Гол нь өөрийгөө бодоод хөгжлөн бодоод цэргээ аваад хамгаалаад болон бусад лейнүүдэд хөгжүүлээд явах хэрэгтэй шүү манайх. Кор бол ер нь бол тэгээд өхгүй явж явах таяндаа болон тийм сайн байх юм бол килийн аваа явчих. Эндээс харахад Фрия Кагуран ингээд төрөлт рүү явж байна. Тэгэхээр Jungle нь бас төрөлтөөс тэр үед доор хоёулах байгаа учраас тэр хоёр рүү очиж ганг хийж байгаа. Finish him. Finish her. Манайх ер нь тэгээд ямар ч роллер тавсан мапа хараад тэгээд айлынхнаа контролдож хөдлөх хэрэгтэй. Ингээ ганцаараа юуч бодлого орж ирж байгаа хэрэг ингээд алчих хэрэгтэй байдаг шүү нэмэлтээр ороод ирээд. Айлах ингээ мапанд харагдахгүй үед ингээ голоод байгаа чамаагүй лейн рүү явж болдгоо шүү манайх. Тойрч тэр ред бапны тэр мэрүүгээр явахгүй бол замдаа ингээ өгдөг байгаа энэ анжила шиг. Round 1. Fight. 911, what's your emergency? I'm dead! I think I'm dead! Oh, time's going by really slow and my heart's beating back! Господи, какая инициация сумасшедшая! Ты что делаешь, блядь? Ты что делаешь? Айлын ойрхон машины харилцаагаа үед айлуулах урагшилж ажлаар авах хэрэгтэй шүү. Одоо бол жоохон дэмжтэй болсон учраас айлуулах инээдэн дээр нь дуслаж орж ирсэн нь алахыг гэж байна. Айл тиймэрхүү баддаг хэрэмрөө тэгээл явах юм бол хоорондоо ер нь бол наатаж яваад хэрэггүй байдаг шүү. Хамт базуулах учраас нэлийн хойно эсвэл хажууд нь яваад ингээ хүний чинь базахт нь тэгрэлийн стандах эсвэл хойноос нь дэмж дэлгэр нь орж ирж байгаа үед тэд нарыг өөрийнхөө скиллэрээ дэмжлээд алах тийм арга хэмжээр гэсэн тэр. Тэгэхээр ер нь бол манайхан цэргээ маш сайн харж ураад оролцож явах хэрэгтэй. Тэгэхгүй бол айлынхан цэргийч аваад бүшлээ тавраж авчдаг. Тэгэхээр ер нь бол голдны хайр зогцсон ихсэж өөр бол бас мап дээр болдог. Мапн дээр ийш тийш явахд нь хэрэгцүү хүндрэлтэй болдог шүү. Тавар алдахгүй байх хэрэгтэй. Одоо тэгээд ер нь бол тэгээд дээр фри ганцаар байгаа. Нийлэн удаан мас учраас одоо давраахгүй нийлж алах хэрэгтэй. Даач манай тамуу зэрэгүү. Ер нь бол ийм үед бол XP лейнер бол зөрүүлж гатлаад зөрүүл цэргийн таслаад ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол XP тохиолж байгаа хүмүүс ер нь бол ингээд ардаа дэмэж дэлгэрээ барилуулж хагаад урдаа орж байлдах хэрэгтэй. Эсвэл ингээд дэмэж дэлгэрүүхээ идлэг айлынхаа хэрэг оруулж хагаад ардлынхаа хүмүүсийн айлын хүмүүсийг зоонд тоглох хэрэгтэй ер нь.
Тэгээд дэмэж тэлэр чинь ингээд багцтай юм бол ер нь бол ингээд орж саяны 5-ыг байлдах шаардлага байхгүй. Саяны 5-аас ер нь бол зогтох боломжгүйгээд байлдчих шиг боллоо. Цэрэг авч хамгаалж ийн гэдэг нь ер нь бол хөгжиж ийн мөнгө олж ийн гэсэн үг. Тийм учраас цэрэг аавна. Эндээс мапндас харах юм бол айл төртөл дээр байгаа төртөл авж ийн. Дээр хэрэг байхгүй гэж харж байгаа учраас гялт цэрэгийг аваад хөгжих тал дээр хааж ийн. Цэрэг авчаад тэгээд айл болох хурдан буцах хэрэгтэй гэхгүй л айлынхан хүрээд ирдэг нөхөд. Буцахтаа тэр хажуудлын баш машаар явж болохгүй шүү. Ягаад гэх юм бол айл имиж энтер харагдахгүй учраас энэ баш нэг дотоод байж их өндөр магадaltaй. Тийм учраас айл хайгуур тойрж явах хэрэгтэй. Энэ мэдийн хажуудлын баш аюултай байдаг шүү. Тийм учраас шалгацсан дээр байдаг. Анжила шалгацсан. Бас хитрхи шуналтай зэрэг авахгүйсний хэрэггүй. Ягаад гэвэл зэрэг чинь хол байгаа үед ингээд тэрэг авахгүй кавраад үхэн гэсэн үг. Ягаад гэвэл фликергүй. Фликер болон зүгтэх скиллтэй спелтэй үед тэр үедээ болно. Бусад үед хамаагүй ороод иж болохгүй шүү манайх. Саяхан хэсэн жилийн ер нь хүмүүстэйгээ ойрхон явж болохгүй. Тэр энэ харсанчлаа. Аль болох зэрэгээ оруулаад ингээд тавра хамгаалаад скиллээ оруулаад аль их дэмжлээ зэрэгч аваад тавраач хамгаалчихж байгаа. Энэ дэсэрдэг болохоор 12 мянган дээр алга болдог шүү манайх. Тэрнээс өмнө ашиглахаар бол ашиглах хэрэгтэй. Лордо оруулаад дэслээд лордо хурдан авчиж болдог шүү манайх. Тэгэхгүй тэгэл заавал энийг хамгаалах гэж бас болохгүй. Ер нь тэгээд лорд ирнэ гэж бодоод хамгаалж байгаа үед ер нь энэ дэслэлтийг хамгаалж лээсэн дээр шүү манайх. Тэгэхгүй энэ дэслэлдэг байхгүй аль ер нь л амархан бичлээд ороод ирдэг шүү. Аль бүгд байхгүй учраас ер нь бол лордонтой байгаа гэсэн. Гэтэ бүгд лорд зодохгүй тодорхой нь ер нь бол наан ингээд хүмүүс нь хараад башин дотоо байж идэг учраас хамаагүй хараас хэрэггүй. Башаа нэггүй шалгачаад явахгүй бол. Тэгээ манайх нэг анжилатай ромтай болохоор ер нь бол хүн шалгаж урдаа орж явах хэцүү учраас ер нь бол арай зөв сонголт нь бол зэрэг аваад бүшлэж мөнгө олох л байгаа. Манайхан ер нь тэгээд айлаасаа юм сурж болдог шүү. Ингээд лорд авсныхаа дараа орж ирж ингэж шуналтаж өгөхөд байхад ер нь бол тэгэл камбэк болно. Айлтаа гол өгөөл юм гэсэн үг. Их гэлтэй хүмүүс өгөх юм бол мэдээж их мөнгө. Олон асан хэрэг олон алаалайвал мөнгө өгөхгүй л гэсэн үг. 54 өгнө л гэсэн үг. Манайх ер нь айлгын тоглолтыг хүнших хэрэгтэй. Фрия энэ зэргийг авчаад доошлох юм хүмүүстэй нийлэх гэдэг учраас замдаа энэ башин дотоод явахт нь ингээд скил алах гэдэг юм. Энэ гэрний фриагаа хараад ирэх учраас ингээд алдчихж байгаа. Зэрэг авах гэж байгаа үед ингээд арай олоолаа явуулж жоохон ухраа зэрэг авах тийм хэрэгтэй. Хамаагүй өргөжлөж болохгүй вээл яг пассивтай болохоор ер нь хурдан учраас гайгүй ер нь л ability удаантай хэрэг бол хамаагүй өргөжлөж болдгоо шүү манайх. Тэгээ хүмүүсээ хамгаалж скиллээ хэрэгтэй. Энд чинь зогтож байгаа үед айлынхан хөөж байгаа үед яг хүнрийнхээ араас нь скил хийчих юм бол тэр скил айлынхан их амархан ороод өчтдөө шүү манайх. Айл мапндаар харагдахгүй ингээд доор лорд байхгүй үед бол ер нь бол тэгээд янз бүрийн обжектив авах гээд айлч нь хичээдэг ер нь бол юм бапны ойролцоо байдаг шүү. Кагора тэр башнд нэгээ тавьсан байна. Ер нь бол нэгээ тавьсан үед башнд байгаа хэрэг тарагддаг учраас хамаагүй орох юм бол Кагора шууд болттой л орж ирээд алчдээ шүү манайхаа хамаагүй орж болохгүй. Бачаас нь шалгаад байгаа хэрэгтэй. Лортер болоогүй хад ер нь кор ингээд алаад өгчнө гэдэг бол ер нь бол давгүй зүйл вакцин ажиллаа өгчлээ. Тэгэрэл орж ирээд хүний ч бацх юм бол ер нь л ард нь байж хүнээ хамгаалах хэрэгтэй. Тийм учраас түрүүн тэрэлтийг алдсан учраас хамаагүй орж ирж чадахгүй. Ер нь бол зэрэг авах хэрэгтэй. Тэгээсэлээ. Тэгээд гяс зэрэг авчихсан даа чинь бүсэлж чадахгүй ороод ирсэн үедээ зүгтах асуур аргагүй байдаг байгаа шүү манайх ер нь. Их байлаа тахгүй жоохон аврал зэрэг аваа. Тэгээд айлын скиллийг Мэд ер нь бол ингээд лордынхан бусдтай нэр ингээд сайн бүшлэх хэрэгтэй. Зөвхөн лордод дагаад яваад байхгүй. Лордоо яг дагаад явахгүй. Удаан явуулсан дээр яадаг бол удаан явах тусмаа нэг том зэргүүд гараад ирдэг учраас.
Тэгээд бусдлын нэрээ ингэж ач бүшлээд аль болох тэгэхдээ бүсэлж явах таанг башин байгаа хэрэг өгчихгүй хичээд ингэ шалгаж яваад хэрэгтэй шүү. Бас лордо хамгаалангаа ингэж хамаагүй эрт лордо чинь максимум зодод авчдаг. Finish her! Ер нь бол харсанчлан саяных шиг ингэж тэрэл ороод ирэх юм бол ардаас нь орж иж байгаа юм дэмэж дэлгэр ер нь скилтэж унгаах хэрэгтэй шүү манайх. Тэгэх юм бол ганц тэгрэл базаад ер нь бол ямар ч хэрэггүй байдаг. Late game ер нь бол тэгээ нэг өгсөн л бол нэлээд удаж төрдөг учраас айгүй комбэклүүлдэг. Тийм учраас манайхан аль болох спелийг нь хийж явах хэрэгтэй. Түрэн carry над фликрээр хэрэгцсэн болохоор күсэнд амархан унж юм. Ер нь бол амархан унждаг болчдөг иймэрхүү хэрэгнүүд. Марксман спелиг үед тэрийг сайн хоорондоо хэлж явах хэрэгтэй шүү. Бас спелгүй хэрэг хамаагүй орж ирж алж чаддаг учраас ер нь бол их амар яагаад шаардлага байдаггүй. Дээр цэрэг ил байна. Тийм учраас айлын нэг хөрөө тэн дээр очиж таараа. Мартал тэнцэн үнэтэй гэсэн үг. Мэйжгүй ер нь бол ингээд ил цагаан ингээд ирж болохгүй. Аль болох тойроод башнаас нь ингээд скилдэт авах хэрэгтэй. Дэмэж дийлрийг халаад. Сая бол манай тамаас ингээд зогтож байгаа учраас хүний биетлүүлээд айлын хэрэг ингээд өргөтж байгаа өөрийнхөө скил амархан оруулж байгаа. Айлынхан бас ингээд айлын хэрэнүүд ялангуяа бараас дэмэжтэй хэрэнүүд байхгүй ингээд хамаагүй өргөжлөж болохгүй. Башнаас нь ингээд хэрэнүүд гарчаад алдаж байгаа хэвээр. Мэж хэрэг ер нь бол багийн гол дэмэж байдаг. Дөрвөн цэстэй хэрэнүүдийг ер нь бол тал цэстэй уулгах, алах, улайлгах гэсэн гол үүрэг гүйцэтгэдэг учраас ер нь бол тиймд маш чухал учраас ингээд унаад ах хэрэг байхгүй гэх шиг. За эндээс харсан хүмүүс нэр нь бол доош явсан тэр манай 506 зэрэг цэвэрлж байгаа учраас ер нь бол мап басан харах хэрэгтэй. Тэгээд аль болох хурдан зогтох эсвэл башны нугдаад зогтох хэрэгтэй. Тэгээ башнууд айлуулах ингээд шалгаад хэрэгтэй. Лет өгөхүүл тэгээ мөтөр. Энэ айлыг харах юм бол лорд төрөж байгаа учраас ер нь бол ингээд хоёр талаа ингээд цэвэрлэж зэрэгээ илүү болгож байна. Энэ үед ер нь бол ингээд айлынхан 3 байгаа гэсэн. Тэрийг ингээд нэгээр нь олж ер нь бол алж. Ер нь бол саяны фрэ шиг ингээд хамаагүй юм баш руу ингэж башны хажуугаар хамаагүй явж болохгүй. Ер нь бол макро гэж байдаг. Тэр нь айл нь жоох муу юм байна. Айл нөгөө манайх мэдийн зэргийг авч явах чинь юусоо таасангүй. Тийм учраас ингээд мэдийг бүшлүүлчихэж байгаа. Айл ер нь лорд авч арай хийж нэг таавар авч яхад ер нь бол би сул ингээд таавар авчихна гэдэг бол их болохгүй зүйл. Тэгээд хамгаалах гэж хоёр хэрэг үлдэнгүүд манай 4 хэрэг. Тэнд 4 эсрэг 3 хийгээд айлынх нь алчж байгаа учраас үнгөө болчихж байгаа. Сая харсанчлаа ингээд ерөөсөө хүмүүсийг зүгээр явуулж болохгүй ийшээ хүндрүүгээ туслах гэж явж байхад айлынх нь ингээд барааслаа дэмэжлээд саяны тэгрэл байсан ч гэсэн саяных ганц тэгрэл байгаа учраас дэмэжлээд цусын лов болгоод өгчөж байгаа. Тийм учраас ер нь бол варт орж чадахгүй танкгүй ингэж coverгүй импогүй болж чадахгүй гэсэн юм. Учраас скил харамссан гэж байгаа. Final round. Fight! Well done. Flawless victory. За баяртай guys, дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Лайк болон суба дараарай. Тэгвэл илүү урдан бичлэг орно шүү манайхаа. Удахгүй шинэ сисээ эхлэн тийм учраас манайхаа идэвхтэй байх юм бол Epic-ээс урдан цалах бичлэг оруулаа шүү.